Та манай бичлэгийг үзэх туфтаа бол заавал лайка дараа subscribe хийгээд хонхоо хасаагаарай. Ингэснээр бичлэгүүдийг маань цаг алдалгүй үзэх болно. За тэгэхээр Nowhere гэх R-rated Netflix-ээр саяхан шинээр орсон survival thriller төрлийн киног өнөөдөр би та бүхэндээ хүргэхээр бэлдлээ. Өмнө нь мэдээж маш олон төрлийн survival кинонууд хийгдэж байсан бөгөөд тэр дунд одоо ч миний дахин үзэх дуртай кинонууд зөндөө байдаг. Гэхдээ тэдний донд нийтлэг байдаг нэг зүйл нь бүгдээрээ шахуу эрэгтэй хүн голсон эсвэл хантай хамт олноороо нэг баг хүмүүс байдаг. Харин энэ удаагийн ярих гэж буй кино тэднээс шал өөр санагдав. Эхнээсээ дуустал одоо яах вэ гэсэн айц дунд байлах кино маань IMDb 6.4 нэлгээтэй зүрх судасны өвчтөй хит мэдрэг цус нүж үзэж харж чаддгүй хүмүүс бол үзээд дими кино байлээ. Ингээд илүү нуршилгүй бүгдээрээ киноныхаа үйл явдал руу орцгоё. Ойрын ирээдүйд Европыг дамнасан маш том ядуурл үлсгэлэн болон улс орнууд ч туйлдаа хурж үүнтэй өөр өөрийн л аргаар тэмцэнэ. Хамгийн наад захын хэрэгцээ болох хоол ундны ч хомсдолд орсон тул өөмөн самун үүсэх нь ойлгомжтой. Үүнийгээ дагаад бүх зүйлийг цэрэг цагдаагийн хүчээр л шийддэг болсон. Гай гамшигын хэмжээний хомсдол нүрэлсэн учраас төр засаг нь хүн амаа хүчээр зөөлөх ажиллагаа хүртэл явуулдаг. Энэ нь хөгшин настай хүмүүсийг хороож тэгэд хангалтгүй байсан тул хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг онлон устгаж байсан явдал юм. Аз улж зарим арай хөгжингүй Ирланд, Норвеги гэх улс орнууд энэ хомроглон устгахын эсрэг байж, тийм болохоор маш их хүмүүс энэ орнууд руу дөрвөхийг хичээх болсон. Энэ хүмүүс донд Нико болон түүний жирэмсэн эхнэр Мия байна. Нэгэн шөнө тэд дээр доогуур бүхэл аргаараа хөөцөлдөж тэрвэрлтийн онгоцоор зүгтгаар болдог. Ингэхдээ бас нилээн болноо. Тэрүүгээр дүүрэн цагдаа эргүүлийнхэн мөн л тэдэнтэй адил зүгтж байгаа хүмүүсийг барьсаар. Тэднийг зүгтахад туслана гэсэн хүн нь гинтэл хөлсөө нэмэн илүү мөнгө өгөхийг шаардахад нэгэнт л өөрсдийн бүх мөнгөө өгсөн байсан хоёр маань хормын бөгжөө хүртэл нэмж өгснөөр цаашаа хооруулдаг. Хосууд маань эцэст нэг контейнерт орсон санаа амарна. Тэнд байх бүхэл хүмүүс яг л адилхан амиа аврах, өөр хүүхдээ аврахын тулд зүгтж байгаа. Хүн маань энэ хэсэг рүү л үргэлж өшгөлдөг дөө гэд хевлийг нь зөөлхөн хилэн ихнэрээ тайвшруулах Нико. Мия нөхрөө өлсөж байгаа гэд снекерс гаргаан ирэхэд Нико яаран далд хийж хоёулаа очих газараа очихдоо үүний хідэн баяраа тэмдэглэе гэн. Цаг үе ийм л хэцүү болсон гэдгийг илтгэн. Мия тэнд байх хүүхдүүдийг харж сэтгэлнээ өвдөх бөгөөд манай хоёр хос анхныхаа хүүхдийг энэ өөмөн самунаас л болж алдсан юм байлээ. Контейнер хэсэг явж байгаа зогсох бөгөөд Нико шалгахаар гайхаа онцоход гинтэл хаалга онгойж мөн адил дөрвж байгаа хүмүүс урсаал ороод ирнэ. Ийш нь одоо хитрхи их хүн орчихсон тул зарим нь мэдээж өөр контейнер руу ороо гэж шаардсан. Азгүй байдлаар Нико урагшаа түлхэгцээр эхнэрээсээ тусгаарлагдчихсан тэр. Нөхрөө өөр контейнер руу орохыг харан уцаар залгахад Нико түнд битгий санаа зов. Бид тусдаал болохоос нэг зүг рүү явж байгаа. Тийм болохоор утасныхаа батарейг л сайн гамнаарай гэж санаална. Хэлсэн зүйлсийн сайтар санан цааш явхад гадаах орчинд аимшигтай зүйлс хүчирхийлэл болж байгааг харна. Булан тохой бүрт босогчдыг хайр найргүй устгах цэргүүд эмэгтэйчүүд хүүхдүүдийг ч төмөр тооронд хийж хорисоор. Гайл гимээр орж гарч буй тээврийн унаануудыг шалгадаг хэсэг дээр ирэн жолооч зүгээр л хэсэг ид бараа ачиж байгаамаа. Маа энэ зөвшөөрлийн бичиг гэсэн ч хууль журам нэлээд хатуу байж таараа штэ. Шалгалт орноо л гин. Контейнерыг нээхэд зүгээр л хэдэн баглаасаа боодол харагдах хэдий ч шалгагчид с ิจ гтэй санагдан цааш нэгжин улмаар контейнерийн ард нэмэлт зай байгааг болдог. Та нарын наана байгааг ч мэдж байна. Намаа 3 толгод эвтэйхэн гарч ирцгээвэл алахгүй. Харин гарч ирэхгүй бол бүгдийг чинь нэвт буудаа халан шүүлгэж сүрдүүлнэ. Ингэж ярих үеэр Мия нэг хайрцаг руу авираад амжхан тэр. Түүний 1, 2 гэж тоолох хооронд мэдээж тэнд байгаа хүмүүс айцаасаа болон битгий буудаарай хэмээн гарч ирэх бөгөөд тэгсэн ч шууд л буудаан алж үлцэх хүмүүсийг шалах гэж ханигт нэвшүрсэн будцгаана. Энэ жаахан охиныг ч тэд хайрлахгүй хөнөө. Энэ бүгд Миад хар дарсан зүүдэл мэт амаа даран уйсаар. Контейнертаа одоо ганцаараа үлдсэн Мия нөхөрлөөгөө залгахад утсаа авахгүй. Сайн угдаараа л гэж загсан мессежийг түндээ үлдээн. Хэдэн цагийн дараа контейнеруудыг бүгдийг нь том усан онгоцон дээр ачаан далаад гарахад бэлэн болноо. Өөрт байгаа зүйлсээ нэг бүртгэж үзээд унтах гэж хичээх Мия.
Хэсэг хугацааны дараа контейнер хүчтэй дөргөн сэрээд харахад далаад хүчтэй шуурга болон бүх юм ганхаж байх нь тэр. Хөөрхөн эмэгтэй хөнгүү контейнерт ганцаархнаа. Тусламж говн байдаг чадлаараа орилох хэдий ч түүнийг хэн сонсч чадахгүй. Нааш цааш идэгцээр газар дуунж ухаан алдана. Тэр сэрэхэд контейнерт аль үжээ ус нэвчиж байдаг. Контейнер дахь бууны сумны нүхээр гадагшаа харахад хөлгүү далайн дунд унсан байдалтай хөвж байх нь тэр. Зарим контейнер нь доторх хүмүүстэйгээ тэр чигтэл далайн гүн рүү живэн орно. Шоконд оролгүй яах вэ? Яаран сандран Нико руу залгахад түүний утасч дэлгэцэн хагарсан болж бүтэж байгаа юм нэгч байхгүй. Айзуулж тэнд үлдсэн зүйлүүд донд нэг илүү утас байж таарахч пассвордыг нь мэдэхгүй димэйл таах гэж оролдон стрессээ барна. Контейнерын завсар нүхнүүдээр ус орон улмаар живэх нь ойлгомжтой болох тул ямар нэг арга хэмжээ яаралтай авахаас өөр аргагүй. Тэнд тээвэрлэгдэж байсан бүхэл бараануудыг нээж үзэхэд харамсалтай нь хэрэгтэй гэхээр юм гарч ирэхгүй. Үүнд нь пластик хоолны сав, телевиз, арх, чихвч, мөн хүүдий гэх мэт зүйлс байдаг. Өөрт байгаа бүхэл боломж бололцоогоо бүрэн шахан хэрэгтэй зүйлсээ нөөцлөнө. Хотго, скотч гэх зэрэг. Усанд хөвөх өөрийнхөө хуучны сайхан үеийн зургуудыг харан хэсэг санаа алдана. Амьдрал ингэж эргээд хөлгүү далайн дунд ямар ч контролгүй хөвөөд явж байх юм гэж хэн санахав. Гэнт хажуу хавиргаас хүмүүсийн орилдон сонсогдон харахад доторх хүмүүстэйгээ цуг удаанаар живж буй контейнер байх нь тэр. Үүн дотор л Нико байгаа гэж бодоо хоёр утасныхаа симийг нь сольж асаагаа залгахад Нико уцаа авахгүй л байсаар өнөө контейнерч доторх хүмүүстэйгээ живээд алгуулна. Мяа уйлан итгэл найдвар амьдрах хүсэл бүгдийг алдахад билаа. Хэдэн цаг өнгөрсний дараа тэрээр гартаа хотго байраа суцаа ханж энэ бүгдийг нэмүр дуусгах талаар бодсон ч ингээд бууж өгч болохгүй гэсэн шиг түүнийг эзэндэх хөөхт нь тийчлэхэд тэр сая ухаан орж ганцаараа биш гэдгээ мэдэрнэ. Унтах гэж хичээсэн ч шүн дундах халимны дуунууд үнэхээр амир. Хэсэг унтахад контейнерт маш хурдтай ус нэвтрэн орсноор жийж байна ч гэж зүүдлэн цочиж сэрэх бөгөөд үнэхээр бие сэтгэлийн тамал гэдэг нь энэ баг. Түрүү наасан скотчнууд хуулран улмаар ус орж ирэх нь ахаад эхэлсэн тул энэ удаа санаа самбаа гаргаад арай өөр арга олж авна. Шаал хэрэггүй гэж бодсон хоолны савнууд чинь харин нэг хэрэг болох нь тэр. Тэгэл нэг нөхөр нь ууггүй ус юулж гаргах ажлаа эхлэн ядчил тэр даруй санаа зовох зүйлс нэгээр төрч болов багсна. Хэвийн төвшин, эрсдэлтэй аюултай гэх мэтэр усны төвшин хэмжсэн скотчнуудыг шнаан тэрүүхэн тэндээ бас тохино. Чихвчнүүд хооронд нь залгаж уяа болгон өдрийн тэмдэглэлдэх зургуудаа бүгдийг нь үлгэж тогтооно. Түүнд 2 сав ус, жохон талах цахилгаан дээрэл асгаар гэх мэт зүйлс л байна. Эднэрээр л ухаан сэлж амьдралаа бодох нь. Түүний утсан дуулан яриа авахд энэ Нико байж тааран хайртайгаа хоолойг сонсож санаа намарсан Мяа чурхирдлаа байлна. Нико анханасаа далаад ч гарч чадаагүй. Авч явна гэсэн хүн нь хүлэгцэл юм шиг байгаа. Мяа өөрийгөө далаад хөвж байна гэдгээ чилж хичнээн их айж байгаа гэд бүгдийг хэлсэн ч Нико хайрт минь төсөөрэй. Би жамаага заавал аварнаа л гин. Тэгэхээр Мяа одоо уцсныхаа батарейг чадлаараа гамж мөн тэдний хүүхдийн төлөө яаж игээд амьд л байцаар байх хэрэгтэй болж байгаа. Түүнийг эзэж улам л ойр ойрхон өвдөн хүүхдэн төрөх төгсөөр тэнгэр дуурна. Одоо л биш үү гэмээр энэ хэцүү шуургатай давалгаатай үеэр түүний төрөх цаг болсон байх нь тэр. Уцсан дуурахч авах гэж байгаад алдаад усан дуурах чинь. Ийм хүнд нөхцөлд уучраа олон төрхөөс аргагүй төрөн эцэст нь төрнөө. Эхлээд хүүхэд нь ойлгохгүй хэсэг айлгсан ч төд удалгүй уйлж эхлэхэд энэ бүх зовлон хэсэгч гисэн мартаа эрүүл сарвал хүүхдэд тэрвэн баярын нулимс унагхан тэр. Тэндээ нэг хайцан дотор суугаад шуургайг өнгөрхийг хүлээн. Маргааш өглөө нь биеэсээ нэг хачин зүйл мэдрэх бөгөөд өөрхийн биеэс гарсан ихсэн байв. Авч пластик хайрцагт хийн үлдээн. Бороо зогсон тул өнөөх аргаараа усыг гадагшлуулаа тэр хавьяач цэгцлэн. Хөдлөхгүй л бол үхнэ гэдэг аюулын дохио үргэлж асаалттай. Хүүгээ эвтэйхэн үлгээд уснасааш гамнаа уна. Түрүүн усанд унсан утас эвдэрсэн л байлгүй яхав хастаггүй. Хүүхэд нь зогсоо зайгүй уйлж хоолох гэсэн боловч нэг л хоолж өгөхгүй сүүж бараг гардаггүй. Төрөүний цахилгаан дэрэлээр дээшээ өрөмдөж гараа тусламж гуйж болох юм байна гэж бодсноо яасан өрөмдөж эхлэв. Энэ их чимээ хүүхдийг улам л их уйлуулах тул
Тэрч дуулж бөөгөлж бүгдээр үзсэн ч зогсохгүй. Тэсэлгүй хүүхд рүүгээ хашгичсан орсноо. Тэр даруул буруугаа ойлгон хүүхдээсээ уушлал гуйсаар бөөгөлнө. Сайн нэг юм түүний хөхнөө суугажж нэлэх хүрээ ингэж нэг амлуулах нь тэр. Ядралт ядаргаач үнэхээр туйлдаа хурж эхлэлгүй яхав. Тэр дээврийг бүтэн зоолж дуусахаас өмнө цэглгаанд ирэлнэж бэтрээ тусдаг. Боолж бүтэж байгаа юм нэгч байхгүй. Галзуурахад ганц хуруу дутуу хамаг юмаа нааш цааш нь шидлэхдээ энэ хутга байсныг санана. Хутгыг ашиглан дуусгах гэж хичээсэн ч энэ нь контейнер штэ. Ямар шопродны сав байгаа биш. Тийм ч амархан онгоохгүй тодорхой. Гар мараа холгоод шархлуулаад бүр үнэхээр хэцүү. Шүн өлснөөсөө болж бүр унтаж чадахгүй дээр тулаан өөрийн ихсээ идэхийн анхнуурал болно. Нэг амар чимээ гараа очиж харахад аврах том халим. Мяч өөдөөс нь контейнерыг нүдэж балгасаа байгаад нэг юм халмыг үргэн явуулдаг. Маргааш нь үргэлжлүүлээд л дээврээ онгойлгох гэж үзэн хутгийнхын жирд юу ч алга болно. Утас нь стил ажиллахгүй. Сүүлийнхээ балга усыг жуугаад дуусгана. Одоо уух усчгүй болсон түүнд контейнер дотор өдөртөө бөхчмлэж таараа. Таасан дээрх тусал уснуудыг цуглуулсан уусан ч тэрт ороо бөөлжөд гаргалгүй яхав. Унтаад байна уу, сэрүүн байна уу гэдгээч хооронд нь ялахгүй болтлоо л хядарна. Түүний зүүдэнд нас барсан охин нь гарч ирэн өөрийнхөө өхөл ээжигээ буруутгасаар л. Гадаа гарч үзхийг туйлаасаа хүсдэг охиноо гадаа гаргаж тоглуулад анзаараагүй орхисон 5 минутын хооронд л цэргүүл шүүрээд аваад явсан юм байлаа л дээ. Үүндээ ээж нь өргөлж өөрийгөө буруутгадаг. Хайртай нөхрөнч зүүдэнд нь үнсээд явах нь салах ёс хийж буул мэт. Хатаж өвгдгийн даваан дээр борон туслууд түүнийг сэрэн. Аль шатгаараа л ахиухан цэвэр уснуудаа нөөцөж авалгүй яхав. Шопродны таг яаж онгодог бэлээ? Үүнийг сансан мяад нэгэн ухаалаг санаа төрнө. Хоёр завсраар нь ос гүйлгэж биеийнхээ жингээр дарсаар агаад нэг юм нарны туяа оруулах нь тэр. Эцэст нэг юм контейнерын дээр гарахад түүний эргэн тойронд ойрхон арал юу ч байхгүй байдаг. Хүүгийнхээ баас шээсийг цэвэрлж аваад далаа руу хайхад түүн дээр нь цуглах загснуудыг харсан мяа хоол олж идэхээ бодлого яхав. Өнөөх хутгаа ашиглан загас барих гэж оролдоно. Гэвч хичнээн ч олон удаа яаж ч үзээд амжилт олдоггүй. Түүний дээгүүр онгоц нисэх бөгөөд энд хүн байна шүү гэсэн тохио өгөх гэж доошоо яаран бууж телевизийн хэлтэрхий аваад буцаж гарахдаа хөлөө айхтар хүчтэй зүсчдэг. Хамаг арьс мах нь ангаагаал явчихна. Өнөөх онгоц нь ч түүнийг харахгүй өнгөрөөд явчихсан тэр. Хөлнийхөө шарханд ямар нэг арга хэмжээ авахгүй л болохгүй. Телевиз дотроос хурц эртээ зүйл олж аваад чихвч ашиглан шархаа ойно. Тэсвэрлэхийн аргагүй өвдөх нь тодорхой. Шархаач архиар цэвэрлэн архинаасаа өвдөлтөөж саруулах гэж хичээнэ. Нөгөөх их тоо томшгүй олон чихвчнүүдийг ч эргэж санаа мөн өөр нэг санаа төрхөн тэр. Тэдний хооронд нь нэгтгэн загасны тор хийснээр сайн нэг юм хоолтой золгоно. Түүхийж болтгоо загас идэж өөлзөөгөн хүнсээж базаж авна. Өдрийн тэмдэглээсээ хуудас урж загтал бичэн пластик хайрцагнуудад хийн хөвөлж амьд гарахын найдвар тэн байдаг бүхэл арга чаргаа үзнэ. Нэгэн өдөр хүүхэддээ гэр бүлийнхээ бүхэл гишүүдийг танилцуулан аавынх нь хүүхэддээ өгөхийг хүсч байсан Ноа гэх нэрийг ч хайрладаг. Тэр шөнө Ноа ханиацтай халуунтай байх бөгөөд бага зэрэг алкогол ашиглан гал асааж дулаацуулна. Гинт нөгөө ажиллаж өгөхгүй байсан утсанд дугуйран авахд Нико байдаг. Энэ нь муу мэдээ байх ба завь хулгайлах гэж оролцсон Нико цэргүүдэд харагдан бууны шарах авсны явмаар маш их цус алдан үхгийн ирмэг дээр залгаж байгаа нь нэдэг. Нико баяртай гэж хэлэхээр залгасан нь л юм. Миатунд хүүхэдтэйгээ заавал амьд гарахаа амлаж хүүхдийнхээ дууг нөхөртөө сонсгоо хайртай гэдгээ шилснээр Миагийн утасны ч цэник дуусна. Ингээд нийт 26 өдрийн дараа түүний контейнер дээр цахлаа шувуу ирэн суухыг харсан Миа их газар ойрхон байна гэдгийг ойлгоно. Жижигхэн завирхан юм бэлдэж контейнерыг орхихоор болдог. Контейнер живхэн тодорхой болох үед үлдээж болохгүй нэг зүйл нь өнөөх сникерс. Баяраа тэмдэглэх үедээ л идэх гэж өдийг хүртэл хадгалсан сникерс шүү дээ. Энийг авах гэж байгаад олстой орооцолтой живнгээл алдна. Дээш гарч ирэхэд Ноог харж чадахгүй хэсэг паниктхан тэр. Тэр үед хажуугаар өнгөрөх халимны цацсан ус Ноог өөлөөлж өөлөх дугаар нь Миа хүүхдээ олон санаа авснаар тэд хамтдаа хөлгүүд алаад хөвж эхэлнэ.
Маргааш өглөө нь болоход авч явсан загаснуудаараа цахлаа шувуунууд өөртөө дуудснаар өөрөө жуусан загасчдын анхаарлыг татж чаддаг. Тэр даруйл тэр жижигхэн салыг завируу татан гаргахад аз уулж ноо амьд байх хэдий ч Мя байдаггүй. Where's this family? Үргэлжлүүлэн харахад залгаатай олс байх бөгөөд үүнээс нь татахад Мя живсэн байдалтай гарч ирдэг. Загасчид анхан шатны тусламж үзүүлсэн ч сэрдэггүй ба тэд бууж өглөгүй хичээсээр эцэст нэг юм Мя амьсгалах нь тэр. Хөлийн гишүүд цааш нэмэлт тусламжч дуудана. Тэрхэн хугацаанд Мя юу болоод байгааг ойлгохгүй хэсэг суусан ч амьд гарч чадсанаа сайн нэг ойлгон баяр нулим сунгаснаар кино маань дуусна. За ингээ энэ удаагийн видео маань дуусч байна. Доор комментээр P1-ийн channel-ыг subscribe хийгээд орхиорой. Цаашдаа энэ шин сувг дээр танин мэдхүү сонирхолтой баримт, болсон явдал, vlog, стрим төрлийн бичлэгүүд оруулаад явах бодол байгаа. Харин хоёр channel дээр аль алин дээр нь орох бичлэгийн сэдв саналуудыг Instagram-аар өгвөл илүү үр дүнтэй байх болно шүү. За тэгээд баярлалаа. Сайхан амраарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.